Халелуя. Өнөөдөр хамт залбирая. Их эзний өмнө түүний үгийг хүлээн авахын өмнө залбирцгаая. Бидний агуу эзэн минь танд баярлалаа. Яг энэ цаг үед бид таны үгийг, таны амьд үгийг, таны ариун үгийг хүлээн авахад өөрсдөө зөв сэтгэлээр бэлдэж байна. Бурхан минь та өөрийн үгийг бидэнд айлтж, өөрийн үгээрээ бидэнд та өөрийн хүслээ мэдүүлээрэй гэж залбирanгуйч. Таны үг биднийг удирдах, дагуулах болтугай. Та бидэнд ухаарал бас тэр сургамжийг өөрийн үгээрээ айлтах болтугай. Эзэн Есүсийн нэрээр гон залбирч байна. Амен. Амен. За бүгдээрээ сууцгаая. За сайхан амарцгаас нөө. Одоо ингээд манай Монголын өвлийн маань одоо хамгийн хүйтэн үеуд ирж байгаа шүү дээ өдрүүд. Одоо энэ чинь 3-9 явж байна тий. Гунжин тэмээний биш тэмээний гэдэг үхрийн тэмээх үхэр эвэртэй болох гэж шүү. Гунжин үхрийн эвэр тасвалдна гэдэг байгаа шүү дээ тийм үү. Тэгээ 5-9 биш одоо 4-9 болохоор бас дүнжин үхрийн эвэр нь бас төлдөх гэдэг байгаа шүү дээ тийм үү. За энэ эвэр нь нөгөө тэмээг нэрээ эвэртэй болгох гэж байгаа шүү сая. За маш хүйтэн өдрүүд ирж байгаа. За хүйтэн өдөр хурж ирэхэд бид нэр өөрсдөө бэлддэг. Тэгээд сүүлийн үед бол яг сүүлийн яг ялангуяа шөндөө 30 гараад тоноод байна шүү дээ 30 35 бүр жоохон гол молтой ойрхон газрууд нь болохоор 40 мөч гараад байгаа. За тэгэнгүүт яаж байгаа гэхээр хүмүүс орой шөн ядаж шөн машина дулаан гаражт байлгая гэдэг одоо дулаан гаражны эрэлт хэрэгцээ их өндөр болчиход байгаа. Яагаад вэ? Хүмүүс хариу үйлдэл хийж. Тэгэнгүүт бид нар бас дулаан хоталтай байхыг бас зорддог. Дулаан хувцастай байх юмсан гэж. Нэгсэндээ цаг агарын өөрчлөлт гарах үед бид нар тэр цаг агарын өөрчлөлт өөрсдөө тохируулдаг байгаа. Дулаараа сая 12 сард энэ гутал маань их гоё сайхан байсан штэ. Үстэй гутлаад өмсөе гэж бид нар 6 сард гэж бодохгүй нь ойлгомжтой. 6 сар битгэл энэ 3 сард бид тэгж бодохгүй юм уу? Яагаад вэ? Цаг агаар өөрчлөгдөх үед бид нар дагаад өөрчлөгддөг. Цаг агаарт бид нар хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг байна. Бас нөгөө талаар цаг агаарыг бид нар захирахгүй. Бид нар хэрвээ бидний хүслээр болдог бол Монголын өвөл маань ийм хүйтэн баймарг үл шүү дээ. Тэгээ бүгдээрээ Монголынхаа хамгийн хүйтэн өдрийг хас гарав дээр л тогтоё л та. Тэгээ сайхан зас орог, тий? Сайхан застай хас гарав дээр л байл та. Тэгээ сайхан хөнгөн хүртэхтэй хавар намрын гуталтай өвлждэг л байл та. Тэгээ заавал өс мөстэй юм өмсөд яах юм. Хэрвээ бид нар захирдаг бол гэтэл үүндээ бид нар захирч чадахгүй. Бид нар мэдчихэж байгаа тэрийг. Бид нар захирдаггүй учраас бид нар өвөл болгоход бид нар хувцас бэлдэж байгаа. Дулаарах үед бид нар дахиад бас хувцас нэмгэлж байгаа. Хавар эргээд зам болоход тийм үү? Бид үргэлж бидний тохиолдог зүйлд ялангуяа цаг агаартай холбоотой зүйл ярих юм бол биднээс шалтгаалдаггүй зүйлсийн төлөө бид нар өөрсдийнхөө зүгээс хариу үйлдэл үзүүлж бэлддэг гэсэн. Заримдаа Христ итгэлийн хүмүүс бид яг ингэж амьдраад байдаг. Бид нар ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлж амьдрдаг. Ямар нэг юм болох үед бид нар эзнийг ирж хайдаг. Эзнийг ирж хайж, эзнийг хайдаг. Өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн, бэлдсэн номлын сэдэв бол бидний итгэлийн нууц амьдрал бидний амьдралд үр жимсийг авчирдаг юм аа. Үр дүнг, бас ялалтыг, амжилтыг, ухаарлыг бүх юмыг юу авчирдаг. Үр жимс гэхээр ганцхан амжилт юм уу сайн сайхныг бид нар бодож болохгүй шүү дээ. Бид нар амьдралд үр жимс буюу үр дүн бий болно гэдэг бол бидний амьдралын итгэлийн нууц амьдрал маань бидний амьдралыг одоо бурхан таалагдсан тэр эрүүл хүчрхэг амьдралаар амьдрах суур болдог гэдгийг хэлж байна. Тэр өнөөдөр Христ итгэж хүмүүсийн хувьд бид нар альва зүйл тохиолдох үед өөрсдөө тэрэнд хариу үйлдэл үзүүлэхээс илүү бидний амьдралд юу ч тохиолдсон бай бид нар итгэл дээрээ суурлагдсан хүн байх гэдэг бол бидний итгэлийн амьдралын маань нууц амьдралын одоо суур маань тэнд байна гэсэн үг. Тэгэхээр таны итгэлийн амьдрал тийм нууц амьдралын тухай ярьж байна. Нууц амьдрал гэдэг ямар амьдрал гэсэн үг лээ? Нууц амьдрал гэдэг таны хүмүүс харахгүй амьдралын тухай ярьж байгаа шүү. Хүмүүс хараагүй тэр амьдарч байгаа үед юм уу? Тэрээс нууц амьдрал гэдэг нь одоо нэгсэндээ буруу амьдрал гэдэг утгаар би ерөөсөө хэлээгүй. Итгэлийн нууц амьдралаа гэдэг тухай ярьж байгаа. Тэгээ энэ тал дээр Библиэлд эзэн Есүс 3 чухал зүйлийг өгүүлсэн байдаг.
Христ итгэлт хүмүүс ялангуяа өөрсдөө бид бурханлаг амьдралаар амьдрах ёстой. Бид бурханлаг хүн байна гэж хүсэж бурханлаг байдал дотор өөрийгөө хөгжүүлэх гэж оролж байвал 3 нууц амьдралыг бид нэр хөгжүүлэх ёстой байгаа өөрх амьдралд. 3 нууц амьдрал. Нэгдүгürt өглөг гэж байгаа. Матай номын 6 дугаар бүлэг дээр байгаа шүү. 2 дугаар залбирал гэж байгаа. 3 дугаар мацаг барих гэж байгаа. Энэ 3 амьдрал тухайн үед бас ер нь бол евдээ хүмүүсийн хувьд итгэл сүсгийнх нь үйлсийг тодорхойлдог. Энэ хүн хэр их итгэлтэй, хэр их бурханлаг, сүсэгтэй хүн бэ гэдгийг энэ 3 зүйл тодорхойлдог байсан байна. Энэ хүн хэр их ядарсан зовсон хүмүүс тусламж үзүүлж өглөг өгдөг хүн бэ? Энэ хүн хэр их бурханы өмнө очиж залбирдаг хүн бэ? Энэ хүн хэр их мацаг барьдаг хүн бэ гэж одоо тодорхойлдог байсан. Яг энэ 3 зүйлийг эзэн Есүс Христ өөрийнхөө дагалдагчид хэлсэн байгаа. Өөрийн тухайн сонссон сонсогчид тандж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол бидний итгэлийн амьдралын маань бусдад үргэлж зарлаад яриад байх ёс боломжгүй бас ёсгүй амьдрал байгаа даа гэсэн. Энэ бол бидний итгэлийн маань далд амьдрал байна гэж тийм үү? Ер нь итгэл хаанаас ирдэг вэ гэхээр үгийг Библи юу гэж хэлсэн бэ гэхээр үртэй зөвлөсөн байдаг. Өр биш шүү, үр. Үрийн зорилго юу вэ? Таригдах, ургах. Үрийг хадгалах гэж бид нар авдаггүй. Хадгалах гэж авдаг юм уу? Өстой гоё үрийн цуглуулгатай шүү. Яг яах ч юм. Яг мэдгүй яг тийм хоббитой хүн бол одоо би таныг буруутгаж чадахгүй л да. Зүгээр ер нь ихэвчлэн эсвэл яг тэр үрийг зорилгын дагуу ашиглая гэвэл үрийг тарьдаг, үр жимсээ өгөх ёстой. Тэр мод болох ёстой бол мод болно. Тэр цэцэг урах бол цэцэг ургана. Тэр жимсний мод болоод жимс өгөх бол жимс өгнө л гэсэн. Үрийн зорилго бол тодорхой. Хэрвээ хэн нэгэн хүн танд хурж ингөтэй би яста маш үнэтэй гоё үр авсан. Одоо энийг нэг ирэх 10 жил би хадгалнаа гэвэл та юу гэж хэлэх вэ? Яг яах гэж хадгалахын зорилго юу вэ гэж асууж байна. Тэгээ нэг юм хэлж болно да тэр зүгээр би бол тарих гэж яваагүй. Би зүгээр хадгалах гэж явчих. Тэгэл тэрийг харахаараа ингээл гоё шилэн хоргонд хийцэн нэг жижигхэн үр. Тэгэл хараад энэ өстө муухай үнэтэй. Би энийг бараг сая төгрөгөөр авсан үр байхгүй юу гэл. Энэ магадгүй тухайн хүнд өөрт нь их гоё кайфтай гоё сонсогч болох юм. Гэхдээ үндэ энэ үр ямар ч зорилгоо биелүүлэхгүй байна л гэсэн. Яг итгэл яг адилхан. Бид нар Бурхны үгээр итгэлтэй болдог. Бурхны үг бидэнд итгэлийг өгдөг юм а гэж хэлсэн. Хэрвээ та нар санаж байгаа бол Марк номын 4-р бүлэг дээр үр тарианы тухай сургаалт зүйрлээд байгаа. Хөрсний тухай. Тэгээд Марк номын 4-р бүлэг дээр өгүүлсэн тэр эзний хэлсэн сургаалт зүйрэл их тодорхой байгаа л да. Нэгэн тариачин тийм үү? Гараад үр цацдаг баг. 4 янзын хөрсөн нундаг. Нэг хөрсөн л үр жимс сургуулдаг баг. 30, 60, 100 дахин үр ашиг өгсөн тухай ярьдаг. Нөгөө 3 нь болохоор үр ашиг өгөөгүй тухай ярьдаг. Яг энэ сургаалт зүйрлэлийн хэлж байгаа нэг чухал санаа юу гэхээр халж байгаа нэг чухал санаа нь болохоор энэ үрэнд асуудал байхгүй маа гэдэг хэлж байгаа. Үрийг цацагч, таригчд асуудал байгаагүй. Хөрсөнд ялгаанууд байна гэдэг тухай өгүүлдэг. Тэгэхээр Бурхны үг яг адилхан. Өнөөдөр ч гэсэн эзний үгийг сонссон өнөөдөр энэ дэлхийгээр сая хүмүүс байгаа. Өнөөдөр Монгол оронд Христийн тухай сонссон Бурхны үг Библийг нэг удаа ч юм уншсан эсвэл аль нэгэн одоо ямар нэгэн үедээ нэг сүмээр нэг ороод гарсан хүмүүс маш олон байдаг. Гэтэ хүн болгон адилхан өөрчлөгдөх байдаг. Тэгээ Библиэд харах юм бол яг энийг бидэнд юу гэж хэлж байгаа хэрэг нэгэнд нь итгэл төрсөн байна, нэгэнд нь итгэл төрөөгүй тухай бид нар харж байгаа. Бурхны үг итгэл авчирдаг юм а гэж тийм үү? Ром номд өгүүлсэн байдаг юм уу? Итгэл нь сонсоод Христийн үгээс. Тэгэхээр бидний итгэлийн амьдралын нууц амьдрал гэж хэлээд байгаа. Тэр далд амьдрал хүмүүсийн өмнө ил байдгүй. Хүмүүсийн өмнө зарлдаггүй. Би тэгсэн, би ингэсэн шүүгээд зарлдаггүй. Тэр амьдрал маш чухал бөгөөд энэ нь итгэлээс төрдөг тухай ярьж байгаа. Бурхны үг бидний амьдралд гэж, Бурхны үг бидний амьдралд итгэлийг өгч, тэр итгэлээр дамжуулж бидний амьдрал яах нь вэ? Тэр үр жимс ургаж эхэлж байгаа итгэлээр дамжуулж. Тэр итгэл нь Бурхны үг нь зөвхөн сонсогдох гэж өгөгдөөгүй. Бурхны үг нь итгэл өгөх гэж ирдэг бидний амьдрал. Итгэл бидэнд харагддаг.
Итгэл зүгээр тунхаглагддаггүй. Нэгсэндээ би хин нэгэн хүнд хайртайг бол за бүр онцгой жилээд би ихнэртэй 30 жилийн өмнө би ихнэрийг миний ихнэр болооч минь надтай амьдраач гэж хэлэхдээ I love you гэж хэлэх үе тийм үү. Бүгдээрээ хамт хэлээ 1 2 3 ая. За энэ үзэж байгаа лайв үзэж байгаа хүмүүс хамт хэлээрэй 1 2 3 ая. Бүгдээрээ нэг 30 тонн зоригтой хэлээ л дээ. Нэг айцтай I love you. Надад хэлж байгаа юм шиг хэлээд ах юм. I love you. Энэ хүний чинь танихгүй штэ гэдэг байгаа юм шиг. Тий. За. Окей. Зүгээр л та нэг хайртай өнөө төсөөлж байгаад хэлье идэхөө. 1 2 3 ая. За овоол гайгүй дээрдэж шүү заа юу. Эсвэл би ингээ харагдаад нэг жоохон эвгүй байгаад байж магадгүй тийм үү. Тэгвэл нүдээ ханьж ягаад хэлээ шүү заа. 1 2 3 ая. Yes. Тийм үү. Ер нь бол овоо сайжирч шүү тийм үү. Би ихнэртэй I love you гэж хэлэх нь тийм үү. Би чамд хайртай гэж хэлэх нь би түүнд миний дотор төрж байгаа тэр сонголт, шийдвэр, сэтгэл хөдлөл бүх юмыг түүнд мэдүүлж байгаа. Энэ л нэс мэдгэл гэсэн үг. Ой, чойжилж явъя мөнхөлций, бүсгүй минь. Тэ? Ламсрангийн бат бол миний дотор чамаа хараад юм хөдлөөд байна гэж. Ойлгож байгаач? Тэгээд I love you. Яг энэ бол хайр. Би сонгож байна чамайг. Олон эмэгтэйчүүд, охтууд байгаач би чамайг сонгож байна гэж тийм үү? Манай ихнэр яг адилхан бас. I love you too гэж тийм үү? Яг олон ирчүүд залуучууд байгаач би чамайг бас сонгож байна гэж. Бид хоёр өөрсдөө дотор байгаа зүйлийг бие биендээ мэдүүлж байгаа. Гэхдээ энэ ингээд болчихж байгаа юм биш шүү дээ. Одоо харуулах хэрэгтэй болж байгаа. Яг тэгвэл миний дотор тэр хайр байвал тэрийг харуулахын тулд яг би сонголтууд хийн. Ер нь ирчүүдээ нэг юм хэлээ. Та ихнэртэй би чамайг үргэлж хайрлаа гэж хэлэх нь за ихнэр хүн ч гэсэн нөхөртөө тэгж хэлэх нь. Би чамайг үргэлж хайрлаа гэж хэлэх нь. Бид нэр үргэлж эерэг мэдрэмжтэй байна гэсэн үг биш шүү дээ. Тухайн хүнийхэн талаар. Эхнэрийнхээ эсвэл нөхрийнхээ талаар үргэлж эерэг мэдрэмжтэй болно гэсэн утга ерөөсөө биш. Харин үргэлж чиний төлөө би сайныг үлднэ гэсэн утгатай байхгүй юу? Хэмжээс бид нар хэн нэгэнд хайртай гэж хэлэх гэдэг бол мэдүүлж байгаа. Харин үүнийг би амьдралаараа харуулах хэрэгтэй байна. Бурхны үг итгэл бас би ингээд би Есүст итгэсэн гэж хэлж байгаа нь би хүмүүст мэдүүлж байгаа. Тэгээ би усан баталгаа хийлэгдэг. Тэгээ Христ итгэсэн хүний хувьд усан баталгаа хийлэгдэг. Усан баталгаа хийлгэж байгаа нь би итгэлээ зарлж байгаа гэсэн. Би Есүс Христийг дагж амьдрнаа. Би түүний үхэл ба дахин амьлалттай би холбогдож би итгэлээр өнө хүлээж авч байна. Есүс л миний эзэн, би зүрхэндээ итгэж байна тэр үхлээс амьдсан гэж. Би амаараа тунхаглаж байна тэр бол миний эзэн гэж. Ингээд би итгэлийг тунхаглаж одоо би амьдралаар харуулах хэрэгтэй. Тэмчээс ан нөхдөд хайр харагддаг, мэдэгддэг, мэдрэгддэг, баригддаг, сонсогддог. Итгэл яг адилхан. Бас итгэл сонсогдно, харагдана, мэдэгдэнэ. Бас одоо аюу хлээ. Хүмүүст одоо гэрчлэл болдог байгаа итгэл. Тэрс хин нэгэн хүн би Христ итгэсэн гэсээр Христ итгэлийн амьдралын хэм маяг суралцахгүй бол Бурхны үгэнд дуулууртай байхад суралцахгүй бол энэ бол үйл явц л да. Бид нар Христ итгэнгүүтээ маргаашаас нь цоо шин хүн болол бүх юмыг бүх муухай юмыг хийхэ болол дандаа гоё юм боддог болол үргэлж амнаасаа сайн сайхны унгадаг хүн болно гэж байхгүй л дээ. Энэ бол үйл явц байгаа. Гэхдээ энэ мэдэгдэх хэрэгтэй байна. Энэ өөрчлөлтөд явах хэрэгтэй байна. Тэмчээс итгэл бол бодиттой. Бидний амьдрал бодиттойгоор илэрхийлэгдэг. Өнөөдөр миний та бүхэндээ хуваалцах байгаа Матай номын 5 6 дугаар бүлгээс хуваалцах энэ гурван зүйл маань бидний энэ бодиттой бусдад харагдаж, бусдад мэдэгдэж, бусдын одоо өмнө гэрчлэл болж Бурхныг гэрчилж харагдах энэ амьдралын маань суур юм аа л гэдэг хэлээд байна. Тэгэхээр бидний нууц амьдрал, итгэлийн маань нууц буюу далд амьдрал бидний ил амьдралын маань суур болж яддаг байна. Тэгэхээр та жинхэнэ хинбэ гэдэг нь та яг одоо юу үйлдсэн бэ гэдэг дээр байдаг. Та яагаад үйлдсэн бэ гэдэг дээр байдаг. Та хүнд хоол авч өгч болно. Яагаад авч өгсөн бэ гэдэг чинь л чухал байдаг. Харин хэдэн хоол авч өгсөн бэ гэдэг бол яг үндэ хамгийн чухал зүйл биш.
Тэмчээс ихэнх тохиол бид нар хүн учраас бид нар хүний хандлагыг мэддэг үл дээ. Бас нэг зүйлийг энэ ташрамд та бүхэндээ зөвлөхөд хүний хандлагатай ингээд хандлагыг өөрчлөх гэж тэмцэхээ ер нь жоо насанд хүрсэн хүмүүсийн хувьд бол жоо болчих хэрэгтэй юм байна. Яг тэр дэвтэргүй бид нар хүний хандлагыг өөрчилж чадахгүй. Ер нь бол маш хэцүү л дээ. Бурхан нь өөрийнхөө үгээр өөрчилдөг. Бурханы үг хүнийг өөрчилдөг. Бурханы үг хүний дотор шинэ хандлагыг бий болгодог. Тэрнээс бид нар биш. Бид нар ингээл хүнтэй тэмцээл энд хараасай баярлаа гэж хэлсэн л дээ. Гэтэ хандлага нэг муухай байсан сая. Нэг муухай баярлаа гэж хэлсэн. Энэ үг мүгээ зөөгөл хараа чи дахиад хэлдэ хараа. Тэгээд байгаа үстэй. Энэ харцсан муухай. Бид нар хүмүүстэй ингээд тэмцээд байдаг. Тэгээ тэрийг өөрчлөх гэдэг. Энэ өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр хүн танд баярлаа гэж хэлэхдээ тань дургу байгаад хэлж байгаа бол тэгэл та тань загнангууд тэр хүн нэх гоё. Оо яна ойлгочлаа. Одоо ч чинь гоёор баярлаа гэж та гэж бодож байна. Үгүй. Зүгээр л тэр хүн дараа нь таны өмнө дүр эсгэл болно л гэсэн. Өөр юм байхгүй. Тэр нэг хандлагатай ажилдаг нэг заримдаа тийм хүмүүс болсон байдаг байхгүй. Тэрний хандлага тийм, энэний хандлага ийм, тэр өстө гоё хандлагатай, тэр өстө муухай хандлагатай. Тэрнтэй тийм. Бас нэг хэлэхэд үнэндээ хүний хандлагыг 100% бид нар бас хизээч бас мэдэхгүй. Бурхан мэднэ 100%. Бурхан л мэднэ. Мэдээж буруу юм хийж байл бид нар хэлнэ, тий засгаж хүснэ. Наа чи буруу шүү гэж хэлнэ. Ингэж хийх нь ер нь бол буруу юм байна. Одоо нэг хүн хурж ирэл танд хаста ахлагчаа пастраач гэдэм эсвэл удирдагч эсвэл итгэлийн найзаа хоёлаас гараад хүмүүст хоол өгье. Тэгэх юм бол тэгээд гой сошиалар тараагаад тэгэх юм бол хүмүүс бидний талаас гой бодолтой болно шүү дээ. Наа чи буруу хандлага. Яг одоо эндээс гарч ирэх гэж шүү дээ. Одоо яг энэ хэсэгт өгүүлж байгаа. Тэгэхээр хамнагт энэ гурван хандлагын тухай ярьж байгаа. Гурван зүйл бидний итгэлийн одоо нууц амьдралын тухай ярьж байна. Хүмүүс тэрийг мэдэхгүй байж байна. Харин ихтэй хүмүүс таны амьдралыг хараад тэр амьдрал чинь танд ямар их гүн үндэслэгдсэн, суурлагдсан бай гэдгийг ойлгож болно. За, Матай номын 6 дугаар бүлгийн 1-8 дээр хоёрын тухай гардаг байгаа. Дараа нь 16-аас 18 дээр мацаг барилтын тухай гардаг байгаа. За, эхний хоёрын би уншаад тах юм. За, эхнийх нь ингэж хэлсэн байна. 2-4 дугаар ишлэлээр Матай номын 6-гийн 2-4 дээр. За эндээс би 1-р ишлээс нэг чухал зүйлийг авсан хэлээд. Ингэсэн байна. Хүмүүсийн анхаарал төртөх гэсэндэ итгэл сүсхийн үйлсээ ил харуулan байж бүүхий. Эзэн яг нь хэлж байна. Итгэл сүсхийн үйлсээ гэж. Бидэнд итгэл байгаа бол энэ итгэл маань үйлс гаргана гэж, тийм үү? Харин энэ итгэл сүсхийн үйлс маань хүмүүст харагдахын тулд биш юм а гэдэг хэлж. Тэгээд цааш нь эс бөгөөс тэнгэр дэх бурхан эцгээсээ та нар шагнал авахгүй. Та нар өглөг өгөхдөө олны өмнө бүрээ бүүтат дүр эсгэгч хүмүүсээр хүндлүүлэх гэж синагогууд болон гудамж талбайд ингэж аягалдаг юм. Би та нарт баттай хэлье. Тэд шагналаа авчихсан. Харин чи өглөг өгөхдөө баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд. Өглөг чинь далд байг. Тэгвэл далдыг хардаг бурхан эцэг чинь чамайг шагнах болно гэсэн. 2-4 дугаар ишлэлээр эзэн шагнана гэсэн. Хоёр төрлийн шагналын тухайс өгүүлж байгаа. Нэг нь хүмүүс та нарт шагналыг өгөх болно. Нөгөөх нь бурхан танад шагналыг өгөх болно гэсэн байна. Энд хэлж байна. Бидний яг итгэл сүсгээс гарах үйлсийн тухай ярьж байна. Бидний хүмүүсийн өмнө ил болгоод зарлаж, тунхаглаж хийх ёсгүй. Зөвхөн бурханы өмнө, бурханы үгэнд дуулууртай байж, инэрэнгүй, өрөвч, хайрын сэтгэлээр үйлдэх ёстой өглөг буюу тусламжийн гараа бусдад сунгахтай нууц байлгаараа гэсэн баг. Эзэн Есүс бурханы шудраг хэмжүүрийг энд бас бидэнд хэлж байгаа. Ямар шудраг хэмжүүр вэ гэхээр хэмжээний тухайд хэлээгүй нэг үнэхээр гайхалтай. Би өстэй үнэхээр талархдаг байхгүй энийг уншуулганда. Хэмжээний тухай өгүүлээгүй. Энэ үйлсийн тухай өгүүлж байгаа. Харин энэ үйлсээ бүрээ үлээж хүмүүс зарлаж танаа хүмүүсээ би сая сүрэнд 10,000 төгрөг өглөө гэдэг юм уу? Ямар гой сонсогч байна. Үгүй үстэй. Ямар мэдрэл ботны хөрөөлөж бодно үстэй тийм үү? Ингэж бити үйлдээрээ гэсэн баг. Бити ингэж үйлдээ. Энд чинь нууц байх хэрэгтэй юм байна. Хэрвээ ингэж үйлдэх юм бол та нар шагналаа авна гэсэн. Хинээс шагналах вэ? Хүмүүсээс. Ямар шагналыг? Вау.
Нөгөө Батболчин хөрхий. Нөгөө сүрэнд 10,000 төгрөг өгсөн байлээ шүү дээ. Ваа. Ийм шагналал авах юм байна. Энэ шагналыг авах хүсэлтэй юм байна уу? Бүгд тэр хажууд байгаа хүнээс асуудаа. Ийм шагнал авах юм уу үгүй юм өөрөө мэдээг. Эзэн энэ хэмжээний тухай яриаг. Хэрвээ ингэж хэлсэн бол Библи бид нарт маш их хүнд одоо асуудлыг бий болох байсан байхгүй. Юу гэхээр өглөг өгтөө та нар сар болгон 500,000 төгрөгөөс дээш байх ёстой гэчвэл. За хэвээр асуудал болно. За жинхэнэ өрсөлдөөн болно доо. Жинхэнэ хурж ирэл одоо яг нь пастортай бүртгүүлэх нь шүү. Пастор энэ миний дансны хуулга байгаа. Би одоо өнгөрсөн сарынхаа 500,000-аар ингээ тусалцаа. Манай нөгөө хэн болохоор 500,000-ыг яг тэр доотлын хэмжээгээр л явдсан байлээ. Би саяар тусалсан. Бурхан биднээс юу хүссэн гэж ямар хэмжээтэй туслах вэ гэдэг чинь чухал биш шээ л гэдэг л. Яагаад тусалсан бэ гэдэг чинь чухал байх болно л гэсэн. Тэгээ монголчуудын нийтлэг нэг юм зүйлүүд хандлага гэдэг юм уу? Хоёрын хооронд жижиг сажиг юмар туслахгүй. Найс нь томорж байгаа туслана. Тэгээ хизээс томрохгүй. Нэрш одоо байгаа зүйлээсээ хүн тусалж чадахгүй юмтай болоод хүн туслана гэж та бодож байна уу? Үгүй. Яг сонирхолтой монголчууд бидний одоо монгол хүмүүсийн одоо үг хэллэгэнд Библийн зарчим агуулсан маш их байдаг шүү дээ, тийм үү? Маш их байдаг. Үгүй гэвэл ганцаасаа. Ойлыг гэвэл сохроосоо. Яа. Нам авч байгаа шүү дээ. Тэ үгүй гэвэл ганцаасаа. Ойлыг гэвэл сохроосоо. Ямар гайхалтай үгнүүд байгаа. Би бол энэ бичвэртэй холбоотой гэж бодож байгаа. Ягаад гэвэл энэ Төв Азийн нутагт христийн сургаал орж ирсэн баг 700-аад манай эртний 700-аад оны үед шүү дээ. 6-700. Монголын хамгийн анхны баг орчуулсан Библи орчуулагдсан үе нь 700 онд үлээд нэг дуулал ном билүү юу лээ? Сургаал төгс дуулал 2 орчуулагдсан байлгүй дээ. Монгол уугурж Монгол босоо Монгол дээр орчуулагдсан байсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ биднэрт өгжүүлсэн маш том нөлөөнүүд явж байгаа тэнд. Бидний зүүр үг мөгөн тэр зөндөө юм нөлөө орж ирсэн байгаа байна. Тэгэхээр эзэн хэлээд хэмжүүр бол хэн юу хэр хэмжээгээр өгсөн бэ биш. Хэн яагаад үйлдсэн бэ байх болно гэсэн. Хүмүүст таалагдахын тулд үйлдсэн үү? Эсвэл Бурханы үгэнд дуулууртай байсан учраас үйлдсэн үү? Энэ тухайч. Хэрвээ бид нар хүмүүст бусдад сэтгэл төрүүлэхийн тулд үйлдэх юм бол энэ нь Бурхан таалагдахгүй гэсэн. Бидний хийж буй үйлсээр дамжуулан хүмүүс бидний тухай юу гэж бодох вэ гэдэг бодол нь бидний махан биеэс л төрдөг. Бидний бие гэсэн үзэллээс л төрдөг. Тэрнээс бол энэ нь бурханлаг итгэл үнэмшлээс нь төрөхгүй байсан. Хэрвээ бид үнэхээр бурханлаг итгэл үнэмшил байгаа бол бид нар бусдад тусламжийн гараа сонгохдоо бид нар хүмүүст зарлах биш. Харин ч энэ бүхнийг бид нар нууцлах юм а гэсэн байна. Тэгэхээр жинхэнэ итгэл сүсхийн үйлс нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж биш, бусдад таалагдах гэж биш. Харин энэ Бурханы үгэн дуулууртай байхаас тэдний шагнал хүмүүсийн магтаал гэж. Хүмүүсээс магтаал авахын тулд та тийм үйлдээд одоо яг ямар хэрэг байх вэ? Хүмүүсийн зүрх сэтгэл хуурамч штэ Библиэд үүссэн дагуу. Бид нар ч амьдралаараа туулсан дагуу бас мэддэг үстэй. Өнөөдөр танд алга ташаал таны мундгийг гайхаж хүн маргааш таныг барьж явал цовдлно. Нэрш. Энэ бол маш их одоо элбэг үзэгдлүүд энэ хүмүүсийн дунд хүмүүс бидний дунд байдаг. Тэр хүмүүсийн шагналын хойноос бүх хөөцөлтөө гэдгийг Бурхан хэлээд байна. Харин Бурхан танд шагнах болно гэсэн байна. Тэгээ Матай 5:16 дахь ингэж хэлсэн л дээ. Түнчлэн та нар ч бас хүмүүсийн өмнө гэрлээ тусаг. Тэгвэл тэд сайн үсэг чинь хараад Тэнгэрдэг Бурхан эцгийг чинь алдаршуулна гэсэн байна. Тэнгүүд зарим хүмүүс ингэдэг хөө пастор саяны 6 дугаар бүлэг дээр уншсан энэ ишлэл 5 дугаар бүлэг дээр ирсэн энэ зөрчилдөд байгаа юм биш үү? Энд чинь хүмүүсийн өмнө хийгээд байгаа үстэй. Харин 5 дугаар бүлэгт хэлж байгаа зүйлээ 6 дугаар бүлэгт яаж хийхийг зааж байна гэсэн. Бүгд ингэ ойлгож хэрэгтэй. Хүмүүс юм. Тэртээ дэргүү бидний нөгөө нууц буюу бид нар чин сэтгэлээсээ хийж байгаа үйлдэл маань эцэст нь хүмүүсийн өмнө гэрчлэл болж, гэрэл болж, Бурханыг алдаршуулж
харагдах болно гэдгийг бид хэлж байгаа гэсэн. Энэ зөрчлийн тухай яриаг. Энэ сайн үйлсээ хийхдээ хандлага ямар байх тухайгаар бодох хэрэгтэй болж байгаа гэсэн. Тэгэд энэ хоёр санаа ерөөсөө зөрчилтэй биш гэдэг. Харин энэ бидэнд юу хэлж байгаа гэхээр эзэн биднийг урайлж бидэнд өөрийнхөө үгийг хэлж байгаа, бидний зааж байгаа зүйл нь гэхээр тийм ээ, та нарын үйлс хүмүүст харагдах ёстой. Гэхдээ та нарын үйлс хүмүүст харагдахын тулд, та нарын гэрэл хүмүүс юм гэрэлтэхийн тулд энэ шалтгаан, энэ хандлага зорилго нь бурхан байх ёстой. Тэгээс хүмүүст гайхуулахын тулд биш ээ гэж эзэн хэлж байгаа. Хоёр дахь бидний итгэлийн амьдралын нууц үйлсийн тухай ярьж байна. Матай 5-ын 6 дугаар бүлгийн 5-аас 6 дээр та нар залбирахтаа дүр эсгэгчд шиг бүү бай. Тэд хүмүүст харагдахын тулд синагогуудад юм уу замын уулзрууд дээр зогсоод залбирах дуртай байдаг. Би танарт баттай хэлье. Тэд шагналаа авчихсан гэж. Хүмүүсийн дэрэг залбираал, годомжин залбираал. Ийм хүмүүсийг хэлсэн баг. Тэд шагналаа авсан юм а. Хүмүүсээр сэтгэл төрүүлэх гээд байгаа тэр бүх хүмүүс шагналаа авсан гэсэн. Ямар шагнал вэ? Гэдэг шагнал. Ер нь та нар мэдхүү одоо яг миний санджаагаар энэ ардчил зах зээл хөгжөөд яваад за нэг бараг 2000-ад оны хойш 2000 оноос хойш монголчуудын уулга алдалтанд англи хэлний нөлөө ороод ирсэн шүү дээ. Бид нар миний л баг байхад вау гэж уулга алдаж үзээгүй байхгүй. Энэ одоо кино үзсээр хагаад бүгд тэ ингэж уулгаад одоо хөгшин залуугүй тийм болцсон байлээ ш бүгд тэ вау гэдэг. Вау гэж бид нар чинь уулга яаж алдаг гэсэн хөөх хөөй хүүш л гэж уулга алддаг байсан биз дээ. Би л тэгээ санаад байгаа. Надтай адилхан санаж байгаа хүн байна уу? Аа за баярлаа. Баярлаа. Тэ. Одоо бүгдээр л вау. Вау гэдэг англи хэлний л үг шүү дээ. Тэгээд бас их санаа миний эхнэр. Энэ англи хэлний нөлөө шүү дээ. Би юм тэгж ярьж үзээгүй, сонсож байгаагүй. Манай эхнэр л гэж сонсч ирсэн. Гэхдээ эхнэрч гэж хэлээгүй л дээ манай аав маавч юу гэдэг лсэн манай аавгаа л гэдэг үс. Яг хоо эхнэр гэж бол болно. Тэр гоё үгийг бүгд хэлж болно энэ. Манай л гэдэг үс мэт тээ. Манай хүүхдүүд, манай гэр бүл, манай аав, манай ээж, манай тэ тэгжсэн миний машин тэ тодорхой шүү дээ. Машин ч өөрөө л жолоодж байгаа юм шиг. Гэр бүлийн бүх гишүүн барьдгүй л байсан биз дээ. Тийм биз дээ. Тийм ч хүмүүс тэгээд байхгүй. Машинаа болохоор миний гिचээд эхнэрээ болохоор манаа гэдэг. Тэгээд тэрийг нь англиар орчуулах төвхтөө гэдэг тэгж ярьдаг байсан байхгүй зарим хүмүүс. Одоо нэг 90-ад оны үед л гэсэн үг л дээ. Ямар our wife гэж орчуулах юм уу? Юу гэдэг гэж орчуулах юм? Тэгж орчуулахгүй шүү дээ. Тэр чинь утга санаа нь ойлгомжтой шүү дээ. Бид нар манай эхнэр гэж ярихдаа ямар бидний эхнэр гэж яриаг үзтээ. Энэ мөн хөлзөө чинь миний л эхнэр шүү дээ. Гэхдээ бид нар чинь манай эхнэр гэж ярьдаг юм. Тэр нэг энэ хилний нөлөөнүүд яваад байна тийм үү? Яваад. Одоо бүгдээрээ л миний эхнэр гэж ярьдаг болчиход байгаа шүү дээ хүмүүс. Би одоо хүртэл яг миний эхнэр дээр бас тасахгүй байхгүй. Би дандаа ер нь бол манай мэдхгүй. Ягаад чи манай хүүхдүүд, манай эхнэр гэх надад илүү ойрхон санагдаад байдаг шүү. Солонгосчууд бас тэгж ярьдэн шүү дээ. Үүрийн vibe гэдэг байхгүй. Би vibe гэдэг үгнээс ойлгодог гэсэн байхгүй. Энэ солонгос үг юм байна гэсэн чи их англи үг байсан юм бэлээ. Тэгээд тэр чинь нөгөө wife гэдэг үг чинь vibe болгоод байдаг юм шүү дээ. Үүрийн vibe. За юу явж тийш явчих уучлаарай. Шагнал хүмүүсийн тэгж вау гэдгээс болоод тийш явцсан юм байна шүү дээ. Хүмүүсийн тэр гайхаж яана манай энэс дорж ямар гоё залбирд юм бэ? Хүүх энэ сүрэнгийн залбирж байгааг хараа шууд Библи ишлэж шууд чэжээр так гэлээ. Яа энэний дэрэг би залбирна гэж өстө гурилддаг юм байна дөө. Гурилддаг залбирал гэж юу юм? Итгэлгүй залбиралыг хэлнэ шүү дээ. Тэрс үгийн сонголт муу учраас гурилдаж байгаа юу? Үгүй. Бүр Библиэлд маш гайхалтай хоёрхан үгтэй залбирал шууд хариулт авсан шүү дээ. Петр нуурын эргэлж нуурд живж явахдаа яасан бэлээ? Help me. Бүгд хамт хэлнэ гөрөнгөрэй. Хоёрхан үгтэй залбирал. Help me гэсэн чи үглээ эзэ. Жохон урт залбир. Яа ямар муухай товчхон залбирдгийг. Жохон өшөө гоё юм хэл. Намайг өшөө гоё магтаадаг.
магтаадаг. Help me, praise the Lord. Юусе тийм болоогүй шүү дээ, тийм үү? Help me гэж эзэн гараа сунгаа барь түүнийг аваад өргөөд түнтэй хамт завин суулаа гэж байна. Хүмүүсийн өмнө хүмүүс сэтгэл төрүүлэх гэж үлдэж байгаа бүхэн үнэндээ бурханд үл таалагдана гэдгийг л эзэн хэлээд байгаа. Харин чи залбирахтаа дотор өрөөндөө ор тэгээд хаалгаа хаагаад үл харагдах бурхан эцэгтэй залбир. Тэгвэл далдыг хардаг бурхан эцэг чинь чамайг шагнах болно гэсэн. Хүмүүсээс шагнал авах уу, бурханаас авах уу? Бурханаас. Хүмүүсээс авах шагнал чи юу гэлээ? Вау, болчиход байна шүү дээ. Өнөө үеийн. Дээр үеийн болохоор хөөх болчиход байгаа байхгүй юу? Энэ хүмүүсээс шагнал авна гэсэн. Хүмүүсийн ваавар нөр нь бид яах вэ? Тэгэд яг яах вэ? Тухайн үед бид нэг гой мэдрэмж төрж болох юм. Яг төрөний залбиралт дотроос би юу их гамын гой залбирсан байлээ гэж бодох яг ямар нөлөөтэй вэ? Харин ч ийм бодол нь ингэж бодох тусмаа та бурханаас холдсон шүү. Та жихэн бурханлаг итгэлийн залбирлаар залбирч чадхаа болно гэсэн. Эзэн Есүс дагалдагч нараа залбирдаг байгаасаа гэж хүссэн юм. Гэхдээ бусдын өмнө сүнслэг дүрийг олох гэж биш. Харин бурхны өмнө итгэлээр ирээд түүний өмнө залбирдаг байгаасаа. Мэдээж бид нар хоёр төрлийн залбиралд өөрсдөө зориулдаг. Нэг нь бол бидний яг энэ чинь нууц залбирал буюу бид нар зөвхөн гэртээ хийдэг залбирал. Нөгөөх залбирал бол бид нар хамтдаа залбирдаг, сүм чуулганаараа нийлээд залбирдаг. Гэхдээ маш олон хүмүүс ийм сүм дээр ирээд олуулаа залбир туртай байгаад байдаг. Гой сүртэй байдаг гэдэг. Сүртэй байх нь ямар амаа. Сүртэй байхаар бурхан сонсно гэсэн үү? Баталтай чи ямар ядраатай ганцаараа тэр нойлын өрөөдөө залбирах юм. Сүм өмдөр очиад нэг олуулаа залбираас гой сүртэй тэгвэл би сонсож чи. Бурхан тэгж хэлэх үү? Харин ч таныг нойлын өрөөнд тэр суултураа дэрлээд тийм үү? Та нар тэг залбирч үзсэн үү? Би үзсэн шүү дээ. Суултураа ингэ дэрлээд залбирдаг шүү дээ. Мэдхүү? Суултур. Ингээд залбирж байгаа энэ залбирлыг чинь бурхан сонсно. Халелуя. Бид нэр энэ нууц залбирлаа хийж сурахгүй бол бидний олонтойгоо хамт залбирж байгаа залбир бүхэн маань үр дүнгүй болно гэсэн миний хувьд. Яагаад тэгэхээр би бурхантай очиод хувьчлан түүний өмнө суугаад залбирах итгэл надад байхгүй бол хүмүүсийн залбирах дууг сонсоод хөдлөх сэтгэл хөдлөл маань бидний итгэл байж чадахгүй гэсэн. Тэгмээс итгэл гэдэг бол сэтгэл хөдлөлч биш. Олон хүмүүсийн уухаан дунд хөдөлдөг, босдог, сэрэгдэг ч юм биш. Итгэл гэдэг бол хинч хараагүй байх үед. Та ганцаархнаа үзний өмнө өвдөгсөгдөд. Help me God гэж залбирах. Энэ залбирал бол итгэлийн залбирал байх болно. Хамгийн сүүлд нь гурав дахь нь мацаг барих тухай хэлж байна. Та нар мацаг барихтаа дүр эсгэгчид шиг баргар царайлах хэрэггүй. Тэд мацаг барьж буйгаа хүмүүст харуулах гэж нүүр царайгаа бараалгадаг. Би та нарт баттай хэлье. Тэд шагналаа авчихсан гэсэн. Ямар шагнал вэ? 1 2 3. Дахиад 1 2 3. Вау. Одоо жоохон эртний хүмүүс нөхөөх. За 1 2 3. Хөөх. Хүүх нөгөө чи яасан гинэ? Одоо яг манай энэ эртний жавтай зүгээр энэ. Сүүлийн энэ вафаас өмнө байсан энэ уулгалдлыг манай зоргоо пастор бол одоо хүртэл хийсээр байгаа байхгүй юу? Зоргоо пастор ингээл юм яриа манай зоргоо пастор мэдчихэж шилгэлт бас зоргоо пастор юм ярьж хөөх гэлээдэг байхгүй юу? Та ярьж үтсэн хүмүүс мэдж байгаа да? Хөөх гэдэг шүү. Гайхалтай хүн шүү. Шагналаа авчихсан. Бид хүмүүсийн ваавар яах вэ одоо? Бид нар мацаг бариад ингээд царайгаа бараалгаад нүрээ угаагахгүй, хувцас солихгүй. Зомби мөвдтэй зэ. Тэнгүү хүмүүс хараад вау. Манай пастор мацаг барьсаж. Чи намайг мацаг барьж байгааг мэдчихсэн үү? Оол мэдэх ясгүй байсан байхгүй юу? За яах вэ? Гэхүү. Анагт ингэж болохгүй л гэд. Ингэж болохгүй л гэд.
Тэгээ бүр харин чи мацаг барихтаа толгоодоо тосоод түрхэд нүрөө угаа. Тэгвэл мацаг барьж байгааг чинь хүмүүс анзаарахгүй. Харин үл харагдах бурхан эцэг чинь л мэдэх болно. Тэгээд далдыг хардаг эцэг чинь чамайг шагнана гэсэн байна. Мацаг барих. Эзэн Есүс дагалдагч нар нь мацаг барин залбирдаг байгаасаа гэж бас хүсэж байгаа. Энэ эзэн өөрөө үгээ хэлсэн. Та яг тэгвэл энэ тухайн үеийн би хэлсэн шүү дээ. Тухайн үеийн евдээчүүдийн итгэл сүсхийн 3 чухал үйлс байсан. Өглөг өгөх буюу бусдад өгөөмөр хандах. 2-дугаарт нь юу байх нь вэ? Залбирал, 3-дугаарт нь мацаг барих. Энэ 3 зүйл болохоор тухайн үеийн одоо өөрсдөө бурханлаг, сүнслэг гэж бодож ирсэн хүмүүсийн итгэл сүсгийн үйл байсан байна. Үйлдэл. Тэгээ эзэн ийм үүн дээр дагалдагчтай хандж хэлж байгаа. Эзэн ингэж хэлээг байхгүй. Тэгдэг та нар бити тим хий. Одоо тэхгүй. Одоо зүгээр л дотроо бодоол өөрийнхөө амаар гоё юм хэлээл тэгэл байжээ гэж хэлээгүү. Харин эзэн харин тийм. Наа чи үнэхээр та нарын нууц итгэлийн амьдрал мөн. Та нар бусдад өглөг өг. Энэ бол таны итгэлийн хинч харахгүй байхад үлдэх ёстой үйлдэл. Итгэлээс чинь гарах ёстой зүйл мөн. Харин тийм энийг хүмүүст биш, Бурханы өмнө хий. Залбир. Яг л хүмүүст биш, Бурханы өмнө залбир. Мацаг барь. Хүмүүст биш, Бурханы өмнө мацаг барья гэдэг эзэн хэлж байгаа. Хүм бүрд энийг зарлаад явах ёсгүй маа гэж хэлж байгаа. Энэ мацаг барилтыг бас. Мөн энэ итгэл сүсгийн үлийг Бурханы өмнө яаж зүү хийх ёстой вэ гэдэг эзэн бидэнд хэлж. Энэ л Бурхан харна гэсэн итгэл үнэмшил дотор зөв хандлагаар хийгээрэл хүмүүсээр хүлээн зөвшөөрдөхийн тулд биш гэсэн. Тэгээ их сонирхолтой. Ишая номын 58 дугаар бүлгийн 3-аас 12 дээр яг энэ мацаг барилтын тал дээр эзэн Ишая иш үзүүлэгчээр дамжуулж Израильчуудад хэлсэн маш гайхалтай үг байна. Хатуу зэмлж байгаа. Тэгээд бас тэднийг хэрхэн засаж өөрчлөх боломжтой хэлсэн байгаа. Би уншия та сонсороо. Ишая 58 дугаар бүлгийн 3-аас 12. Одоо нөгөө хүмүүс хэлж, одоо ингэж хэлж. Бидний мацаг барьсныг та яагаад харахгүй байна вэ? Бидний сэтгэлээ даруусгасныг та яагаад мэдэхгүй байна вэ гэж гэдэг гэсэн. Хүмүүс Израильчууд Бурханы өмнө гомдолж юм. Тэгээд эзэн одоо хэлж юм. Хар та нар таашаалдаа нийцүүлж мацгалдаг. Хамаг ажилчдаа дарлан мүлждэг. Мацаг барилаач маргаан зөрчилтөө. Хэлэнд нудрах хэрүүл зодоонтой. Өндөрт дуу хоолойгоо үнэхээр хүргий гэвэл өнөөдрөх шиг мацгийг барих хэрэггүй. Ийм мацгийг би товлон сонгосон гэж юу? Энэ тэгээд өөрийгөө даруусгах өдөр чинь юм уу? Толгоогоо зэгс шиг бүхийлгөөд таар углаж үнсэн дээр хөвтээд л үүнийгээ та нар мацаг гэж нэрлэв үү гэсэн. Тухайн бас нэгэн үйл юу байсан бэлээ? Тэд нэр үнс дээрээс хардаг таар хувц янз бүрийн гоё хувцнуудаа тайлаад таар нүмрөөд үнсэн дээр хөвтэйл тийм үү тэгээд өөрөө толгой дээр үнс цацаалдаа гашуудаал ингэж байсан мэл. Тэгсэн энэ үйл чинь чухал биш ээ гэсэн байна. Энэ үйлс чинь чухал. Тэгээд ингэсэн юм. За дахиад хэлье. Толгоогоо зэгс шиг бүхийлгөөд таар углаж үнсэн дээр хөвтээд л үүнийгээ та нар мацаг гэж нэрлэвөө. Үнэхээр яавад тааламжт өдөр гівөө. Миний таалдаг мацаг гэдэг нь бузар муугийн гинжиг тассалж буулганых нь холбоосыг тайлаад дарлагдсан хүмүүсийг суллан чөлөөлж дөнгө бүрийг нь эвдэхийн төлөө байх босуу. Өсөглөн хүнтэй хоолоо хувааж орон гэргүй ядуусыг гэртээ оруулж өмс хэмгүй хүнийг харвал хувцаслаж өөрийн төрлөөс булталгүй дуслах явдал биш шүү гэсэн байна. Би нэг бас нэг дөнгөж эзэн дээр удаагүй байх үед мацаг барилтын тухай их буруу ойлголт надад байсан үе байгаа. Яагаад мацаг барих нь их тийм эдийн засагт хэмнэлттэй юм байна гэж ойлгож ирсэн үе байдаг. Ер нь мацаг бариад залбирчиа. Тэртээ тэргөө санхүү мөнгө байхгүй байгаа юм чинь. Тэгээд мацаг бариад нөгөө мөнгөө хэмнэж байгаа дараа нь яг юм хэрэглэе гэж бодоод шүү дээ. Тэгсэн эзэн цаг хугацааны дагуу надад заасан байхгүй. Үгүй ээ. Мацаг барих гэдэг та турах гэж мацаг бариагүй. Зарим итгэгч нар бас тэгж байгаа ш. Хэвээ гоё нэг сумаар 2 тулаа бодчих. Жингээж багсах чи мөнгөө чимэн чи бүр 3 тулаа болох гэдэг штэ. Тэгээд залбирлаач биелүүлчих. Юух хэвээ нэг сумаар 3 тулаа бодъё. Турлаа. Мөнгөтэй үлдлээ. Одоо өөр яах нь вэ? Тэгээд залбирлыг бурхан сонсож байна. Харин Библиэс нөө. Эм биш ээ гэсэн байна. Энэ бол буруу юм аа.
Хэрвээ та мацаг барьж байгаа бол өөрөө идэхгүй байгаа хоолоо ядуу хүмүүст өгөө гэсэн. Амен. Ядуу хүмүүст өг. Зовж байгаа хүмүүсийг хараад хувцсал. Ойлгож байна. Хүмүүстэй хуваалцсан. Тэгээд цааш нь ингэж хэлсэн байна. Ингвэс гэрэл чинь үүрэн гэгээ шиг цацрна. Эдгэрэл чинь үтэр түргэн ирнэ. Өмнө чинь чиний үнэн зөв алхна. Араас чинь Явагийн алдар сүр хамгаална. Ингвэс дуудах чинь Ява хариулж тусамж гуйх чинь би энд байна гэж хэлнэ гэсэн. Гайхалтай биш гэж юу? Тэгээд цааш нь ингэж хэлсэн бүр. Хэрв та нар дундаасаа дарлалыг зайлуулбал хурууга жичлэн хорон мууг яриха болвол өлсөн хүний төлөө сэтгэл гаргаж зүдэрсэн хүний хэрэгцээг хангавал гэрэл чинь харанхуй дунд мандна. Бүрэнхий чинь үд дунд мэт болно. Яава чамаг ямагт удирдна. Хатсан газарт чинь хүслийг чинь хангана. Ясыг чинь хүч тэнхээгээр дүүргэж яг л усалсан цэцэрлэг шиг болгоно. Ус нь ширэгдгүү ундраг ус шиг болгоно. Өн эрдний балгасуудаа зарим чинь барина. Үе үеийнхний тавьсан суурийг та нар босгоно. Чамайг цөмөрхийг засагч гэх болно. Чи амьдрах газрыг сэргээгч гэгднэ гэсэн. Халелуя. Хизээвэ. Зөв мацаг барих юм бол гэсэн баг. Зөв мөнгө хэмнэх гэж биш. Турах гэж биш. Хүмүүс таалагдах гэж биш. Хүмүүсээс өөрийгөө сүнслэг хүн гэж, хүмүүст өөрийгөө сүнслэг хүн гэж ойлгуулах гэж биш. Харин эзний өмнө хурж ирээд эзэн минь help me God, бурхан минь надад туслаач гэж ирэх энэ залбирлыг, энэ мацаг барилтыг эзэн сонсголно гэсэн баг. Энэ гурван итгэлийн нууц амьдралд нь үр жимсийг өгөх болно. Эдгээр нь хүмүүст харагдахгүй, яг тэр мацаг барин залбирч байгаа чинь хүмүүст харагдахгүй байж болно. Байдаг бас. Хүмүүст өглөг өгч тусалж байгаа чинь хүмүүст харагдахгүй байна. Гэртээ ганцаархан хаалгаа агаад тэр суултураа тэрврээд суугаад залбирж байгааг чи хэн ч мэдэхгүй байж бол. Гэхдээ үр жимсийн хүн болгон харах болно гэсэн. Хүмүүс таныг хараад энэ хүн үнэхээр залбирдаг хүн юм байна. Энэ хүн үнэхээр мацаг барьдаг хүн юм байна. Энэ хүн үнэхээр Бурхны үгийг уншдаг хүн байна гэдгийг таны амьдралын үр жимсийг харж хүмүүс мэдэх болно. Заримдаа пастор ахлагч нар бид нэр мацаг барьсан тухайгаа ярьдаг, номлол дундаа ярьдаг. Энэ нь хүмүүсээс сайшаал муу магтаал авах зорилготой биш. Энэ нь сүм чуулгана итгэжтэй урамшуулж, тэднийгээ урайлж, тэдэндээ үлгэр дуурайл үзүүлж энэ бүхнийг хуваалцдаг гэдэг бид нараас ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй зарим хүмүүс энэ чинь Библиэлд чинь хүнд битгийлэр гэсэн чинь тэрний пастор чинь мацаг барьлаа марлаа гэх нэг том яриа л хэлдэг шүү дээ. Тэр чинь тэгээ зөв юм уу? Заримдаа танаа ишийн бүлгийчнийг удирдаг ч юм уу, эсвэл дагалдагчийн бүлгийчнийг ахлагч танд хэлэх болно. Өнгөрсөн 7 хоног би 4 өдөр мацаг барь залбирсан шүү гэж. Энийг хэлж байгаа нь танаас магтаал хайж байгаадаа биш. Энийг хэлж байгаа нь таныг урамшуулж ятгах байгаа учраас. Энэ мацаг барьж эзний өмнө хурж ирээрэй гэж таныг урамшуулж байгаа учраас. Энийг сонсох хэрэгтэй. Энд сурах хэрэгтэй гэсэн. Энэ итгэлийн 3 нууцыг бүгдээрээ амьдралдаа хэрэгжүүлцгээе. Та нарын зарим чинь аль хэзээ энийг хэрэгжүүлээд сурцсан байгаа. Улам хөгжүүлээ. Бусдад заа. Та нарын зарим чинь энэ дээр суралцаагүй байж болно. Харин сурцгаая. Өглөг өгөөмөр байх гэдэг бол хүмүүст таалагдах гэж биш. Бурхан бид нар чуулган бид нар үргэл 11 авчирж байгаа нь чуулганы удирдагчаар хүлээн зөвшөөрөгдөх гэж биш шүү дээ. Бурханд талархсан сэтгэлээр авчирдаг байгаа. Манай сүмд бас тийм зүйл тохиолдчихсан шүү дээ. Олон жилийн өмнө л дөө. Манай сүмд явжсэн нэг хүн одоо ирэхгүй байгаа л да. Тэгээ тэр хүн юу гэж хэлсэн бэхээр пастор сүүлийн 2-3 сар би бол нэлээ их өргөл өргөсөн. Нэг удаа 5 сая төгрөг өргөсөн, нэг удаа 4 сая төгрөг өргөсөн ч илүү дээ. Тэгэхээр тийм болохоор пастор ер нь бол би цаашдаа ч ер нь их өргөе гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь би жоохон шийдвэр гаргах марах чи оролцдог байвал яах вэ гэсэн байна. Энэ яг болсон юм шиг. Би ер нь жоохон удирдах шинтер болвол ямар уу? Тэр нь хөвчлаараа гэсэн үгүй ээ. Чуулган гэдэг бол хувьцаа эзэмшигчдийн хурал биш ээ.
чуулганд их өргөл өгж байгаа хүмүүс нь их хувцас эзэмшдэгч биш. Энэ бол Бурхан дуудсан томилсон хүмүүсээр дамжуулж өөрийнхөө ажлыг хийдэг газар. Тэгээд тэр хүн тэрээс хойш өргөхөө болсон. Тэгээд нэг сүмд нэг ирэхээ болсон. Тэгээд хаяа нэг ирж байгаа. Тэгээд сүлдээ нэг өөр сүм өмлөөр яваад гэх шиг болсон л доо. Маш харамсалтай. Өнөөдөр одоо ч хүртэл би тэрэнд юунд би харамсдаггүй гэхээр тэр хүн өргөлөө өгөхөө болсонд нь би харамсдаггүй байхгүй. Юунд би харамсдаггүй гэхээр тэр хүн тэрийг ойлгоогүй өөрийнх нь магадгүй мөнгийг эсвэл өөрийнх нь нөлөөгч гэдэг юм уу тэрийг хүлээж авах тэм газрыг хайж явсан бол харамсалтай. Чуулган бол энэ ардчил биш гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ хүмүүсийн хүслээр явдаг газар биш. Амьд гэсэн олонх нь тэг шийдэж чинь биш. Бурхан энэ чуулганд өгсөн хараа байгаа. Бурхан энэ чуулганд босгосон удирдагчар байгаа. Сүнслэг удирдлагын эрх мэдэл байгаа. Хүн бүхэн таалагдахын тулд сүм оршин тогтнодог. Бурханы зорилгыг биелүүлэхийн тулд чуулган оршин тогтнодог. Тэмчээс анхтөө бид нар яг энэ итгэлийн гурван нууцад суралцах хэрэгтэй. Бид нар бусдад тусламжийн гараа сунгахдаа бид нар чуулганд өргөл 11 өргөхдөө би их өргөсөн би гэдгээс илүүгээр эзэн алдаршаасаа эзний хүсэл биелээсээ эзэн намайг харсан гэсэн итгэл үнэмшил дотроос энэ бүхнийг үйлдээсэй. Бүгд хамт босцгоё. Бүгдээ энэ гурван итгэлийн одоо сүсгээс гарч байгаа үйлсийг өөрийнхөө амьдралд 2026 онд бүгдээ хөвшүүлэхэд суралцгаая. Энэ жил биднэрт маш том олон даалгавар байгаа. Бид нар мянган хүмүүс сайн мэдээ ярих юм байна. Бид нар олон аймагуудаар явж чуулганууд тарих, илгээлт хийх ажлууд байна. Хотод бас олон хүмүүс сайн мэдээ түгээж одоо дагалдагчдын тоог нэмэх маш том үүрэг байна. Мөн бид нар энэ хаанчлалын өргөөгөө барьж дуусгах, барих, эхлүүлэх маш том зорилго тавьж энэ бүхний төлөө бид нар эзэнд найдаж, эзэнд хандан залбирж байгаа. Таны яг энэ гурван сүнслэг нууц, итгэлийн гурван бусдад үл харагдах энэ чухал үйлсээр дамжуулж эзэн энэ бүх үйлчлэгийг өрөөнө гэж би итгэж байгаа. Таны амьдралыг ч өрөөнө гэдэгт би итгэж байгаа. Эзэн шагнаа гэж хэлсэн. Эзэн таныг шагнах. Бидний шагнал хүмүүсээс ирэхгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Мэдээж бид нар заримдаа хүмүүсээс юм горддог л. Нэг хүн ингээд гоё үг хэлээд л та ямар гоё сүнслэг хүн байг хэлчихээр нэг гоё сэтгэл санаа сайхан болох үе байдаг гэхдээ энэ бол түр зуурих. Харин Бурханаас ирэх шагнал гэдэг бол энэ мөнхийн. Энэ бол үн цэнтэй. Энэ юутайч харьцууламгүй шагнал байх болно гэсэн үг. Тэгэхээр анхтаа бүгд одоо хам залбирцгаая. Бүгд эзний өмнө өөрийнхөө зүрх сэтгэлээ нэгээд гараа өргөд залбираарай. Эзэнт хэлээрэй. Бурхан минь. Эзэн Есүсээ таны хэлсэн энэ гурван зүйлийг энэ итгэлийн гурван нууц үйлийг би амьдралдаа хэрэгжүүлмээр байна гэж. Би бусдад өгөөмөр байхыг хүсэж байна. Өгөөмөр байх. Гэхдээ хүмүүсээр хүлээн зөвшөөрөхийн тулд биш. Эзэн минь би эцгийн залбирлын хүн баймаар. Хинч намайг хараагүй байхад би тэр өрөөндөө гэртээ ганцаараа эсвэл тэр нойлын өрөөндөө би ганцаараа таны өмнө итгэлээр суугаад залбирдаг тэр залбирлын хүн баймаар. Эзэн минь би тэр мацаг барьдаг хүн баймаар. Би турах гэж биш. Би мөнгө хэмнэх гэж биш. Харин эзэн би таны хүслийг ирж хайж би мацаг барьдаг нэг хүн байхыг хүсэж байна. Бүгдээрээ эзний өмнө залбирцгаая. Халелуя. 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 Бүгдээрээ өөрсдөө амаа нэгээд эзэн хандан залбираарай. Түүний өмнө тунхаглаарай. Халелуя. Бидний агуу эзэн минь танд баярлалаа.
таныг бишрэн хүндэж өвдөг согдомэхи миний эзэн химээ бирлээ та ханаар намайг бэлгүүлж үнцэнэ багтуулж ахын сахан хайртай бүх билээ таныг бишрэн хүндэлж өвдөг согдомэхи миний эзэн химээ бирлээ та ханаар намайг бэлгүүлж үнцэнэ багтуулж ахын сахан хайртай бүх билээ таныг бишрэн хүндэж өвдөг согдомэхи миний эзэн химээ бирлээ та хараар намайг бэлгүүлж үнцэнэ багтуулж ахын сайхан хайртай бүх билээ. Халелуя. Эзэн минь бид таны өмнө залбирч байна. Үнэхээр бурхан минь танд баярлалаа. Та үнэхээр бүх тэр нууцуудыг та мэддэг эзэн минь. Эзэн минь та бидний тэр далд амьдралыг мэдж байгаа. Эзэн минь та биднийг яг итгэлийн энэ гурван чухал үйлийг өөрсдөө амьдралд хөгжүүлэхэд та туслаач. Хэмээн эзэн минь бидний өгөөмөр зан чанар маань бусдад харагдахын тулд, бусдаас сайшаал магтаалыг авахын тулд бүү байгаасай. Эзэн минь бидний залбирал бусдын өмнө өөрсдөө сүнслэг хүн гэдгээ баталж харуулахын тулд бүү байгаасай. Эзэн минь бидний мацаг барилт бусдад өөрийгөө бурханлаг хүн гэдгийг мэдүүлэхийн тулд бүү байгаасай. Харин их эзэн минь энэ сүнслэг гурван үйлс үнэхээр нууцаар оршигч таны өмнө зөвхөн таны өмнө байгаасай эзэн. Бид таныг харж таны үгэн дуулууртай байж энэ үйлсүүдийг хийх үед харин эзэн минь та алдаршиг болтугай. Энэ үйлсүүдээр дамжуулж та биднийг асаагаарай эзэн минь. Бидний гэрэл болгож асаагаарай. Эзэн минь танд баярлалаа Иесус. Бүх алдыг танд өргөж. Та алдаршиг болтугай. Бүгдээр хамтдаа ерөөлийн залбирлыг хүлээж авахгүй. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен. Халелуя. Амен. Их эзэн та бүхнийг өрөөх болтугай. Бүгдээрээ сүнсийн 3 нууц зүйлээ амьдралдаа бат суурилуулцгаая.